Сайн нөгөө хан банкны захирал бүлгийн залуу их санаа зовж штэ 30 хэдэн зараар авахд одоо дараа нь яах вэ? Хөрх яах вэ гэд. Тэр шиг Монгол банкнд толгойгоо ажилуулаач. Бид мэдхгүй арилжааны банк мэдэн гэдэг ингээд суугаад ахын оронд бодлогоо нэг тийшээ гიშгэлүүлчих. Ягаад гэвэл та хэд маань дараа жилүүд бас өрснөө бас тэтгэвртэн болно. Тэтгэврт гарнаа. Тэрнийг бодороо. Тэгээд энэ сая нийгэм даатгалын газраас ярьлаа нөгөө тэтгэврнээс гарсан үлдэгдэл мөнгийг арилжааны банкудад байрчуулаад хүүгийн өсгөх юм байна шүү дээ. Тэгэхээр тэгж хүүгийн нэг өсгöd ахмадуудаа өгöd дахиад хүүгийн өсгöd давхар бас банкуд ашиг болж байгаа юм шиг надад тийм мэдрэмж төрлөө л дээ. Эсвэл би буруу бодоод байна уу? Тийм учраас ахмадууд яг 36 сараар тэтгэвэр авъя гэсэн нэг хэсэг нь байна. Бүгд биш шүү. Нэг хэсэг нь бол 24 сараар, нэг хэсэг нь бүр зээл авахгүй. Энэ бүх ахмадууд нэг гуйлгож байгаа юм шиг тэгж харж хандаж болохгүй. Тийм учраас та нар сая гишүүний хэлснээр бодлогын зогсолтоо хийгээд зөвхөн тэтгэврийн зээл гэхгүйгээр бусад бас зээл авах боломж гаргаач. Одоо тэтгэвртэй хүн баяр авъя гэхээр нь өгдөг юм байл шүү дээ. Тэтгэвртэй хүнд бид баяр өгөх. Тэтгэвэр нь одоо бид нар тэр чин барьсаа болохгүй гэт. Тэгэхээр бидний бодлого гэж нэг юм байхгүй болсон байна өө. Тийм учраас энэ тэтгэврт байгаа хүмүүс ядарсандаа л болоод ингэж явж байгаа. Энэ дээр одоо толгойг ажилуулаад дараа нэг ингэж хурал хийхэд яг шийдэл шүү. Тэрний хэдүүл яри. Тэгв үү? За баярлаа.